Өглөөний мэнд. Нэр 100 уулынхаа 4-р уулан дээрээ буюу Манисан дээр гарахаар ирсэн байна. Манисан нь болохоор далайн түвшнээс дээш 472 м өндөрт байд юм байна. Энэний авиралт руу гарахад бэлэн болж байна. Доотлынхаа юунд бид нэр 2000 воныг болол тушаалаа. За тэгээд өнөөдрийн зочин авирагчаар Австралийн Сиднейгээс ирсэн авирагч Золзая Солонгосын авирагч Оги миний би ингээд 4 удаагийн оргил руу бид нэр гарахад бэлэн болж байна. Оргил руу гарахад бол ерөнхийдөө 2 цаг 30 минут гэсэн тийм. За тэгээд тэнд манай би багийнхан амтны өрөөлөг үзэж байгаа учраас маш хурдан л явахгүй бол тэнд хамгийн төвчээргүй хүмүүс тэнд байгаа. Хамгийн төвчээргүй. За тийм хата дэшээ газар хамтдаа гарна. Манисан Чонсон руу гарахад бэлэн болж байна. За би яа. Уул руугаа нэг 3 талаас нь бол гарддаг юм байна. Тэгээ бид нар болохоор яг ихц дээшээга шаттай 1000 хэдэн шаттай гэсэн баха. Тэр шаттай хэсгээр дээшээга бол гарах гэж байгаа. Чамсондан руу 1.1 км шатаар гарна. Шаттай зам гэж байгаа. За тэгээ шат ингээд дээшээ явж байгаа оргил руу хүрээд за бас дахиад нэг ингэж яваад энийгээр ингэж буух юм байна. За тэгээ өнөөдрийн аяллаа бас нэг давуу тал нь болохоор юм гоё цөнгөтэй болсон байгаа. За тэгээ яг аяллаа зориултынхаа өөрийнх нь цөнгөтэй уус утас моц эднэр бол бүгдийг хичж байгаа. За тэгээд энд юмыг ач өтгөөг авах утгатай 16 литр их гэсэн байна. Маш гоё хөнгөн ус мос ингээд нилээн мөртлөө ямар ч нэг одоо юу гэдэг ачаа үүсэн шинж бол алга цөнгөтэй болсон байна. За тэдний цүнхийг нь улаан амьстай өглөсөн. Баярлаа тэгдэг. Ямар гоё юм бэ? Энэ байдлаар Австрали байна. Австралид ихтэй 100 удыг багцээр ирсэн байх болно. Улам жил нь хойшлогдоод байдаг. Хи паннан 160 км. Мичига энд байна. Буухта ингэж буух юм уу? Кеданаар шуулаарай. За. Өнөөдөр болохоор ерөөхдөө цэлмэг тэнгэртэй. Цагаагаар болохоор 25 градустай нартай өдөр. За энэ болохоор килограмм нэг одоо 5-6 ил байна уу? Бас овоо хүнд байгаа байхгүй. Тэгээд яг энийг ингээд үүрэхээр болол их болол ачаа болол мэдэрдэхгүй байгаад. Зориултынхаа уулын цүнх ингээд үүрэх юм болол би дамар Энэчнээс онгоцон сууд буцчмаар буцчих юм дээ.
에헤헤! 몽골 хүн байна уу? Нагаалах тий. За ер нь өгч шүү. За ийшээга 70 м гинэ. Ийшээга гараад өгсөн. Ийшээга яадаг болдгүй юм бах та. За ийшээ болохоор оройгоор гардаг юм байна. Шөнө 4-өөс хойш ерөөсө гардаг гэж байна. Чимбитлээ болоодсон шүү дээ. Тийм байна. Вау. За энд аюул шалахгүй юм аа. Гараад жаахан зүгээс зүтгэж маргааш. Очиж байгаа тэнцний гойгоо барай. Тэрийг нэг олж. Уу. Саммит. Гараад ирлээ шүү дээ. За, багт хоёрын хөргий. Саммит 472 м-ийн өндөрт гараад ирлээ. Ингээд лого ээж хийх юм байна уу? Юугаа дарнаа. Бид нар болохоор 472 м-ийн өндөртөг Манисан. За энэ Манисан. За энэ дээр Саммит. За Саммит. За ингээд харцаа. За дэш хараад. За Саммит. Юу л идэж байгаа. Идэж байгаа. Дахин төснөөс 472 м цайлалт явагдчих шөө. За өнөөдрийн цайлалаа орой бидэнтэй өнөөдөр хамтран ажиллаа. Номер 1. Бааж ялт шиг зүгээр. Юу л идэж байгаа л. Доороос идээлээсэн. Усгүй бүсгүй юм байна уу? Ой, танаа орос ийм гоё. Пандатай байд юм байна штэ. Ялалтын юмд. За бид нар одоо бууж гин. За бид нар нөгөө гарахад болохоор энэ нөгөө шаттай буюу Кадан руу 2.4 км байсан болвол буухтаа өгсөн замаараа гардгуун зарчмаар бол Тангун руугаар ингэж явах юм байна. 3.2 км-ээр явах нэ. За арай өөр замаар бууж байгаа учраас бидэнд дахиад нэгэн шин сорилт эхлэж байна. Тэр шоол. Яа, цэцэг хийж байгаа. Бонор шахсан шүү дээ. За нөгөө Австралийн Сидней охин одоо энд хэцүүц чинь та. Зүү. Дээш. Тийм ээ. Тэр. Оо, нагастагаа явж шүү дээ. Уулан дээр гарах нь чухал, эрүүл мэндээр ингээ гоё чухал ч гэсэн бас бие хамгаалах, өвдөгний хамгаалалт, за шагаага хамгаалсан гутал, нар саранд арьсаа хамгаалах гэт те. Нарны тос идэр бодвол сайн төрөх эрхтэй юм байна шүү. За яаж ийн хүүхдүүдээ? Дэжгүй юу? За.
Nice, nice. Nice. Nice, nice. За өнөөдрийн авирт үнэхээр гоё байлаа. Хөлс их нилээх гарлаа. Тий. Тэгээ одоо гоё ингээ гоё салхилаад гоё. Сайхан байна. Нилээн гоё. Уулын юугаар. Бууж байна. Арид нэг дуусчихгүй чат. Бага гэсэн чинь. Ийм болохоор нэг Гац хоёрхоо юу? Агуу байна. Та нарт харагдаж байна энэ. Нойло цаас баац юм уу? Могч. Бохор явсан. Агуу мөртөө тийм нойлын цаас баадсан нойлын цаас байна. Яасан муу хөвгтөө төө. Уул явраа дээр бууха. Хогоо яад. Манайхаас та хогоо хийж болохгүй шүү. Би бол хогоо ингээд уутандаа хийгээд гоё. Доороо хайдаг байгаа. За өнөөдөр бол цүнхэндээ хийсэн. Нарс мод гоё ингээд хадны завсраар хийсэн ингээд гоё ургасан байна. За одоо энд ингээд хятадын шарт хингс буюу одоо солонгосоор бол баруун далай харагдаж байна. За тэнд онгоцны буудал сонгоцны буудал байгаа. Окей. Яас. За. Ингээд яг шатаар бол ихц дээшээ өгсөд буцахтаа бид нэр сая чулуутай явгаар ингэж яваад ингээд эргэн бууж байна. Одоо ерөнхийдөө нэг жоохон талал үлдсэн байна да. Go go. Let's go. Айдал бол их гоё болж байна. Тэнд манай би баг тэнд ерөнхийдөө жоохон эвгүүтэх байдалд үрж явах шиг байна. За хоёр гоншхнуур нөхөр байгаа. За нэг зөрүүд эвгүй нөхөр бий. За тэгээд тэдний багийн ахлагч ахалж явж байгаа жирэмсний синдромтой нэг хүн, 2 насны синдромтой нэг хүн, 11 насны синдромтой нэг бас нэг хүн, 8 насны синдромтой бас нэг хүн ингээд шилжилтийн нас руу орж байгаа хүмүүс. Эвгүй нөхдөд ер нь жоохон эвгүүтэх гээл ах шиг байна. Тэгээ бидэд тойрог замаар буухан бууж яах. Болондоо. Оо гоё алах. Замчтай гоё. Оо come on baby. Нармар жаргалцтай гоё юм да. Ингээд ерөнхийдөө бууж байна. За бид анх бол тэр замаар бол ингээд ирж ирсэн. За одоо ингээд буух замаар одоо ирлээ. Мааны сан болохоор ерөнхийдөө 472 м өндөртэй учраас ерөнхийдөө бол гоё гайгүй гоё хөнгөн ингээ гараад яваад ирлээ. Арай тэрнээс өндөр том уулнууд байсан болоод бас чардаалгсан зүйл байна. Гэхдээ өнөөдрийн авчаас зүйл бол ерөөсөө хамгаалалт, жишээлбэл өвдөгний хамгаалалт, шагааны хамгаалалт гэдэг ч юм тэр зүйл дээр их гоё анхаарч тэрний талаар одоо гоё бодох хэрэгтэй болсон байна. Манайд бол ерөнхийдөө бол ингэ амжилттай уулнаасаа бууж ирлээ. Одоо машин хүртэл бол 1.3 км 0.3 км юм байна. За бид нар 300 м-т гүүхээр шийдсэн. Уулын гүйлт. Амжилттай авиралтай хийгээд бууж ирлээ. За ингээд дараагийн авирал хүртэл төр бой.